Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн хөнгөлөлтөө зээлийг 8 жилээр олгохоор боллоо. Жижиг дунд үйлдвэрийн газраас үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэллээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020-оос 2025 онд хөнгөлөлтөө зээл авсан зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийн төлөлтийг 2 хүртэл жилээр сунгаж 7 жил болгохоор боллоо. Харин зөрчилтөө зээлийн ангилалд хамаарах зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хуримтлагдсан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд тооцоологдсон ангиллаас чөлөөлж зээлийн хугацааг 2 хүртэл жилийн хугацаагаар сунгах юм байна. Тухайлбал жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн 100 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээл авсан нэг аж ахуй нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд үүнийг 2 жилээр сунгаж 7 жил болгохоор 8-аас 20 сая төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүсгэнэ гэж тооцжээ. Тухайлбал жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлтөө зээл авах төсөл хүлээн авах хугацаа 30 хоног, төсөл сонгон шалгаруулалтыг 20 хоног, холбогдох бичиг баримт зээлийн гэрээ бүрэн хүлээлгэн өгснөөс хойш 5 хоногт багтаан зээлдэгчид зээл олгож ажиллах юм байна.